Юуны өмнө энэ байнгын орооны хуралч бай, чуулганч бай, ажлын хэсэгч бай энэ эрсцийн асуудал дээр гишүүд санаа зовж хилцгээж ин тэрэн дээр би бас санал нэг мэдээж шалтгаантай бас гишүүд аа штэ. Жишээлбэл одоо оюутлогоо талаар хилцүүлэг болж ин тэнд бас зарим гишүүд маань орцсон байгаа. За гих мэт. За энэ маш чухал одоо асуудал дээр богино хугацаанд ажиллах ажлын хэсэг гарсан. Гэхдээ бид нар бас нэг хугацаа алдсан зүйл байгааг ажлын хэсэгт оруулцсаны хувьд одоо хэлэх хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр одоо нөгөө Монгол Ардын намын дотоод хямрал тэр нь эргээд чуулган одоо бусад байдалд нөлөөлсөн шүү. Тэр учраас бид нар бас цаг алдсан, эрс бүрдэхгүй байсан юм явдлууд бий. За хоёрдугаарт би бас энэ улсын иргэн үнийхээ хувьд энэ борлуулалтын 2% одоо хөнгөлөлт чөлөөлөлт дээр бол бас батгүй хуульчийг ер нь дэмжсэн. За тэгээд ингээд судлаад энэ дид ажлын хэсгийнхнийхаа танилцуулга энтрийг сонсоод явж байхад бол тэгээд одоо энэ хууль эрх зүйн орчныхоо хүрээнд энэ ажлын хэсгийн халагч сайн зориг гишүүний саяны уншсан тогтоолын төсөл гарч байгаа шүү. Тэр хамгийн боломжит дээд хэмжээндээ дэмжиж гин гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол цаг хугацаа алдахгүй тулд энэ асуудлыг цаашид хууль эрх зүйн орчинд бүрэн хэмжээнд шийдэхийн тулд засгийн газарт энэ чиглэл өгж байгаа. Тэгээд ер нь бол энэ үйл хөдлөх хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, үнэлгээний асуудал дээр ч бас анхаарах ёстой. Энэ чиглэл хүртэл орцсон маа штэ. Тэгээ анх удаага орон сууц авч байгаа иргэдээ энэ борлуулалтын 2% татвараас чөлөөлөх энтергээд чиглэл орцсон байгааг бас зориуд хэлхэн зүйтэй ах. Тэгэхгүй бол одоо Монголд нэг аюул байна. За альва одоо зөвхөн одоо сонгогч иргэдэд таалагдахын төлөө биш, альва бүх төрлийн асуудалд ялангуяа судалгаа нотлогоотой статистик тоо баримттай хандах гэхээр одоо дандаа нэг зүг рүү чулууддаг, шиддэг. Тэгэхээр нөгөө яг ажил хийх юм боломж болцоо харьцангуй багасчих гадээ шүү. За тэгээд одоо жишээлбэл нийгэмд юу асууж ийн гэхээр нэг талдаа төсвийн одоо орлого 2 их найд гэж ярьжсэн одоо баг 3 их найд руу орж ийна. Төсвийн орлого бүрдэхгүй байна гэд. Гэтэл нөгөө талдаа зарим нэг намуудаас татрын одоо өршөөлийн хууль гаргахаар ажиллаж байгаа гэд ингээд одоо нөө цалин инээдрээ нэмэн гिचгээр зах зээл дээр нэг хүлээлт үүсээд эргээд нөө хэрэглээний үнийн индекс буюу нөгөө инфляцийг өсгөхөд нөлөөлчдөг. Тэгэхээр энэ байдал өөрөө эргээд бид нар бүгд энэ улсын иргэн шүү дээ. Урлын гишүүн нь байна уу, сангийн яамных нь байна уу, одоо хэн байна уу? Бүгд нэг завин дээр бие нэг их оронд амьдарч байгаа. Бүгд л мөнгөний үнцийг унуул, инфляц өсвөл бүгд л хохирно шүү дээ. Бүх айл өрх. Бүгд л цалингаараа орлогоор амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр альва юмд нэг ийм улс хууртай ханддаг энэ хандлага төлөвшлийг их хурлын гишүүдээс эхэлмээр байна. Тэгэхгүй бол их хурлын гишүүний ажлыг зөвхөн улс төрийн оноо ахтлаасаа явчихаар улс их орон чинь бас хэцүүдч гээд энэ шүү. Тэгэхээр миний түр оршихуй дор татвар байна гэд нэг юм үг байна шүү дээ. Татвар төлж байгаа хүмүүстээ бизнесийн таатай шудраг орчныг л бүрдүүлэх ёстой. Тэгээ тэр нь өөрөө тэгш шудраг үйлчлэх ёстой. Нэг хэсэг нь танил талтай улс төрч танилтай гэд чөлөөлөгдөөд нөгөө хэсэг нь шудраг зарчмаа бариад төлөөд яваад хохироод ивэл эн чинь өөрөө эргээ зах зээлийг дөргиож байна. За хоёрдугаарт засаглал сайн байх хэрэгтэй тухайн улсын. Сайн засаглалтай байх хэрэгтэй, альва шийдэл гүйцэтгэл ил тод байх хэрэгтэй, авилга хээлэх хавлаас ангид байх хэрэгтэй. Гэт энэ олон асуудлаа бид нар цогцоор нь ярьж сурахгүй бол миний хувьд улс төр болон энэ бодлого хоёр тэнцвэртэй зөв оршин тогтнохгүй бол цаашдаа энэ улсын нөхцөл байдал хэцүүдгүй гэдэг дээр санаа зовоод явж байгаа ийм хүн учраас ингээд базаад ийм үг хэлчихье. Баярлалаа.